Зарчмын хувьд энэ хэлэлцээрийг дэмжиж байна. Бид уул уурхайн бүтээгдэхүүнээс өөр бүтээгдэхүүнийг илүү экспортлог болох хэрэгтэй байна. Үйлдвэрцэн улс болох хэрэгтэй. Тэр хэрээрээ ажлын байр нэмэгддэг, иргэдийн орлого сайжирдаг, хөдөө аж ахуйн салбар хөгждөг. Нөгөө талдаа засгийн газар үндэсний аж ахуйн нэгжээ, үндэсний үйлдвэрлэгчдэд дэмжиж хамгаалах ёстой. Тийм үүрэгтэй. Евразийн эдийн засгийн холбооны энэ худалдааны хэлэлцээрийн агуулгаас доорх зүйлсийг тодруулъя. Нэгдүгээрт махан бүтээгдэхүүн зэрэг 367 нэр төрлийн барааг татваргүйгээр экспортлох боломж нээгдэх юм байна. Үүнийг үндэсний үйлдвэрлэгч маань боддоор ашиглаж чадах уу? Оросын холбооны улс, Беларусь, Казахстан, Армени, Киргиз эдгээр 5 улсын стандартыг нь хангах чадамжийг нь үнэлсэн үү? Энэ бүтээгдэхүүний жагсаалтыг боловсруулахдаа үндэсний аж ахуйн нэгжийн оролцоог хэрхэн хангасан бэ? Мөн махны экспортын квотын бодлого гэж байгаа. Цаашид энэ хэрхэн өөрчлөх талаар салбарын яамнаас нас байр суурийг мэдмээр байна. 3-дугаарт галийн тухай хуулийн 29-ийн 1-ийн 10-д зааснаар итгэмжлэгдсэн аж ахуйн нэгжүүд энэ хэлэлцээрийг ашиглах боломжтой юм байна. Галийн цахим хуудаснаас харахад энийг нь 2 хоногийн дотор олгодог гэж. Гэхдээ ажлын байрны шалгалт хийх зэрэг их олон шат дамжлагтай юм байна. Яг энэ 2 хоногт багтдаг уу? Одоогийн байдлаар хідэн аж ахуй нэгж энэ итгэмжлэлийг авч чадсан байгаа вэ? Тараг, зөгийн бал, төмс, янжуур тамхи, савн шампунь, дээрээс нэмээд цемент, хаалга цонх зэрэг барилгын материалын бүтээгдэхүүнүүдээс энэ галийн татваргүйгээр хөнгөлөгдөж орж ирэх юм байна. 50% хөнгөлөлттэйгээр бяслаг, тодорхой квоттойгоор өндөг, улаан буудаа зэрэг дотоодод үйлдвэрлэх боломжтой ийм бараанууд дээр импортын галийн татврыг хөнгөлөлт үзүүлэх нэ. Энийг үндэсний үйлдвэрүүдийн өрсөлдөх чадварт хэрхэн нөлөөлөхийг яаж тооцсон бэ? Хүнсний хувьсгал, хөгжлийн банкны зээл, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сан гэд баялаг бүтээж байгаа энэ хүмүүсийг бид нэр сүүлийн жилүүдэд дэмжиж ирсэн. Энэ бүтээгчдэд дэмжсэн бодлого энэ хэлэлцээр хэрхэн нөлөөлөхөөр байгаа вэ гэдгийг үнэлсэн үү? За энэ холбооны 5 улстай хийж байгаа худалдааны алдагдал 97% байгаа. Тэгээд цаашдаа бид нэр 3-6 жилийн хугацаанд алдагдлаа яаж буурахаар тооцож байгаа юм болоо. Гэрээгээ дүгнэхдээ 3 жилийн дараа биш 1 юм уу 2 жилээр дүгнээд эдийн засгийн байнгын хороонд энэ хэлэлцээр хийсэн үр дүнг мэдээллийг хүргүүлж өгөх боломжтой юу? За хамгийн сүүлийн асуулт. Татвараа хөнгөлж байгаа болохоор манай галийн орлого буурна хаа. Энэ эрсдлийг хэрхэн тооцож байгаа вэ? За үйлдвэрлэл ер нь дэмжиж ил инфляцч төр төгрөгийн худалдаа авах чадварч төр олон юм үйлдвэрлэж байгаа улс орнууд л доктортой байгаа. Бидний хамгийн том алдаа бол үйлдвэрлэлгүй цэвэр худалдаан дээр тулгуурласан юм эдийн засгт яваад хэд хамааралтай байдал. За энэ алхам бол их томоохон энэнийг өөрчлөхөд бас нэмэр болно. Ялангуяа манай уламжлалт хөдөө аж ахуйн үйлдвэрийн салбарыг шинэ түвшинд гаргахад нэмэр болно. За нийт 367 мөр бараа байна. Жагсаалт. 97.5% нь хөдөө аж ахуйн мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний байгаа. За махан бүтээгдэхүүн 29 нэр мөр ингээд шугам одоо жагсаасан олон махан бүтээгдэхүүн байна. Арь шир бол 60 мөрийн одоо багтсан арь ширэн одоо бараанууд байна. Ноос ноолуур дээр 204 мөр бараа байна. Бостон буюу ингээд Джон Штаус зэсгээд нэг 9 бараа байна. Ер нь нийт 99.1% буюу 364 мөр барааг бид нар шууд 15-аас 50% татварыг тэгдүүлж байгаа. Шууд үрдв. Тэгэхээр махан дээр ялангуяа таасуусан махан дээр манайх бэлэн байдал хадгалагдсан. Зах зээлийн эрэлт өндөр. Саяны уулзалтаар Орос улсын шадар сайд жилдээ 50,000 тонноос болохгүйгээр махны нийлүүлэлтийг доктортой хангаж өгөөч гэж. Одоо бид нэг 100,000 тонног хийж байна. 50,000-ыг бид дахин нэмж экспортлох болцоотой байгаа. Ингэхийн бол одоо гарсан 300 сая долларын махны экспорт маань 500 хүртэл сая долларыг бид манай мал аж ахуйн салбараас гаргах болцоотой. Буюу зөвхөн махан дээр хэд ийм том орон зай нээгдэж байна. За гэрээг яаж дүгнэх вэ гэдэг дээр жил болгон байнгын дүгнэлт хийгээд хяналт хийгээд хэрэгжилтэн дээр явах юм хамтарсан хороодууд ажиллаж эхэлнэ. За галийн орлого За нэмж тодруулъя. Галийн орлогонд яаж нөлөөлөх вэ гэж байна. За манайх одоо энэ
энэ Евразийн эдийн засгийн холбооноос импортлж байгаа 367 бараа одоо яг орж ирэх бараа. Үүнд бид нар 109 сая $10 чөлөөлт өгнө гэсэн үг. Евро эдийн засгийн холбоо 109 сая $1 боломж авна гэсэн үг. Эсрэгээр нь харин бид нар 15-50% дээр манаас орж байгаа орон зай боломж илүү нэмэгдэх болов. Нөгөө талаар бусад төрлийн энэ манай үйлдвэрлэл явуулдаг гол түүхийд машин механизм, эрчим хүчний болон ингээд олон тоног төхөөрөмж, суур зардлууд хялбарх, нөгөө хямдрах инфляцид эерэг нөлөөлөх бас юм сайн тал гарч ирээд байна. За нөгөө талаар энэ хэрэгжүүлсэн хөтөлбөрийн үр дүн буюу хөнгөн үйлдвэрлэлийн салбар үндсэндээ энэ том өрсөлдөөнд орох бэлтгэлээ сая өнгөрсөн 2 жил нэлээд сайтар базаасан. Одоо ингээд энэ том зах зээлийн өрсөлдөөнд орноо. За бусад төр тоо итгэмжлэгдсэн гайлтай холбоотой тэр За лувсан жамдагчны асуултанд хариулга гайлын ерхий газрын дэд дарга инхтэй. За гайлын байгууллага худалдаа хөнгөвчлөх аюулгүй байдлын стандартыг хангасан аж ахуйн нэгжид гайлын итгэмжил олох журам болон батлагдсан байгаа. За энэ журам дээр одоо бид бүгд ярьж байгаа итгэмжлсэн аж ахуйн нэгжийн журам. За энд өнөөдрийн байдлаар 6 аж ахуйн нэгж итгэмжил авсан байгаа үндэсний хэмжээнд. За анхны үйлдвэрлэгч, анхны экспорт импортын компани Эрдэнэт үйлдвэр, сүүлдээ бид бүхэн за тод оймс, за говь компани, за гэх мэтлэн одоо үндэсний үйлдвэрүүдэд одоо тодорхой экспортыг дэмжсэн бодлогоор за эдгээр аж ахуйн нэгжид бол итгэмжил олгосон байгаа. За энэ бол итгэмжлийг бид бүхэн одоо тухайн улс оронд хөнгөлт эдлэх одоо журам нь тухайн улс оронтой харилцан хүлээн зөвшөөрөх хилцээр байгуулсны үр дүнд хөнгөлт эдлэх боломжтой байдаг. Тэгэхээр бид нар энэ хилцээрийн хүрээнд бол за ямар ч аж ахуйн нэгжүүд энэ төрлийн бизнесийг эрхлэхэд тухайн улс оронд бол хөнгөлт эдлэх бүрэн боломжтой. За дээрэс нь бид бүхэн харилцан хүлээн зөвшөөрөх хилцээрийг тухайн улсуудтай байгуулсан тухайн гайлын байгууллагатай нь байгуулсан бол бусад бараан дээр хөнгөлт эдлэх бүрэн боломж нэгдэх юм аа. За баярлалаа. За Бадамсрын сайд тодруулж хариулъя. Махны экспортод квот хязгаарлалт одоо тавихгүй байх бодлыг цаашд хэрэгжүүлнэ. Яг тэгвэл малчид бол мах үнэтэй байх, түүхийд үнэтэй байх энэ боломжийг л бүрдүүлж өгөөч. Тэгээ бусд нь бол одоо бид ажиллаж хөдөлмөрлөё гэдэг зүйлийг хэлж байгаа. Тэгэхээр одоогийн үргэлжлэж байгаа энэ бодлогыг цаашд үргэлжлүүлж ажиллах болно. Баярлалаа. Баярлалаа, их том боломж нэгдэж байгаа юм байна. Нөгөө талдаа бас одоогоор энэ итгэмжлэгдсэн аж ахуйн нэгжүүд маань 6хан байгаа юм байна. Энийг бид нэр баг жилийн дотор 100 хүргэнэ гэсэн зорилтуудад тавих ёстой гэж бодож байна. Тэгээ энэ гадаад хэргийн яам бас энэ дэр нягт хамтарч ажиллах ёстой. Бид нэр Японтой эдийн засгийн чөлөөт худалдааны хилцээр хийгээд одоо 10 жил болж байна. Худалдааны алдагдал нь 99% байгаа. Тэгээ үндэсний аж ахуйн нэгжүүд маань экспортлж чадахгүй байгаа. Тэгээд яг бүтээгдэхүүний сурчлалын ихлээр элчин сайдын яамдууд нас бүрэн дүрэн ажилтдаг хэсгийг сайн мэдэхгүй байна. Тэгэхээр энэ зүйлүүд дээр аль яамдууд нь анхаарал явах ёстой гэж бодож байна. Бадамсрын сайдад баярлалаа. Экспорт хийх боломжийг нээж өгчөөд махны үн өссөн болохоор экспортлохыг квот тогтоолоо гэд зөрчсөн өөрсдийнхөө бодлогоос ухарсан шийдвэрүүд гаргаад идэг зүйл сүүлийн жилүүд байсан болохоор энийг тууштай байгаасаа гэж хүсэж байна. Тэгээ саяны нөгөө үндэсний аж ахуйн нэгжүүдийн оролцоог хэрхэн хангасан бэ гэдгийг манай худалдаа үйлдвэрийн танхимаас хариулах болов. Асуудал бол энэ гэрээ соёрхон батсны дараа бол энэ засгийн газар хооронд танхим хоорондын техникийн асуудлууд бол яригдана. Дараа нь бол яг энэ аж ахуйн нэгжүүд өөрсдийн зах зээл дээр ажиллах нь бол тэр аж ахуйн нэгжүүдийн өөрсдийн бас ажил юм байна нэгдүгээрт. Хоёрт нь бол манай ерөнхийдөө бол biz гадны дуршлагаас одоо энэ зах зээл рүү гарах дээр ялангуяа энэ хүнсэн дээр энэ брэнд бүтээгдэхүүнийг нэг нь нөгөөгөө дагаж гардаг тэр механизм бий ашиглах сайн болов гэж боддог. Одоо жишээ нь мах консервсэн бүтээгдэхүүн 18% дотортой бас Орос улбаны улс руу. Тэгэхэд манай тааш тэрэггээд компани болвол засралтгүй сүүлийн хэдэн жил бол энэ экспорт хийж чадж байгаа. Одоо бол бид нар энэ нэг гарч чадсан тэр сувгаараа ашиглаж бусад энэ махны консервийн компаниуд нэг шугамар гарвал брендийн талаас ч хэмнэлттэй нэг болсон брэндээр бол бүрэн цаашаа Лавгч дарга миний асуусан асуулт болохоор энэ 397 нэр төрлийн барааны бүтээгдэхүүн те манахаас гаргах тэгээ импортоор айлаас орж ирэх байгаа бүтээгдэхүүнүүд энийг боловсруулахдаа үндэсний аж ахуйн нэгжүүдийнхээ оролцоог
яаж хангасан бэ? Хэдэн аж ахуй нэгжээс хэдэн удаа санал аваад хэдэн удаа хилцүүлэг хийгээд тэгж сайжруулсан гэсэн тийм агуулгыг асууж байгаа. Нийт бол 7 удаагийн хилцээ хийгдсэн. Ялангуяа энэ өнгөрсөн 24 оны 12 сарын 9-ноос хойш энэ нэлээд хурц асуудлууд тавигдаад энэ дээр бол дахин 3 том хилцүүлэг явагдсан байгаа. Тэр үедээ бол 400 аж ахуй нэгжийг бол хамруулсан байгаа. Ялангуяа хүнснийхэн бол бүгд хамрагдаж тэр 20 хэдэн бүтээгдэхүүнийг ковид тогтоох юу яах нь бол дандаа манай хүнсний компаниудаас гарсан саналууд юм байгаа. Тэрийг бол тухайн яам намын газар бол үндэслэж хийгдсэн байгаа. Баярлалаа. Инквайри сайд нэмж тодруулъя. Махны экспорт дээр сүүлийн жилүүдэд экспортыг нэмэгдүүлэх бодлогыг л авч явуулсан. Ямар нэгэн хязгаарлалтын бодлого яваагүй. Тусам дөрвч юм. Үндсэндээ экспортыг бид нэр 3 жилийн дотор бараг 20 дахин сайн хариул 30 дахин нэмж чадсан. Дэлхийн 17 оронд гарч байна. Өнөөдөр Вьетнам, Ойрхот оронд, Иран, Ирак, Сирь, Азербайджан, Казах, Узбек гээд зах зээлийг сайн хэлсэн шүү. Олон жил Монголын төр засаг мах гаргахыг мөрөөдж ирсэн, хүсэж ирсэн. 10-20 сая доллароос гэтэрч үзээгүй байхгүй юу? Одоо 300 сая доллараар тогтмол хийдэг болчиход байна шүү дээ. Одоо Орос улманы улс 50,000-аас доошгүй авъя гэж байна. Манай махны экспорт 500 сая доллар руу очино. Энэ маань өөрөө нөгөө сүргийн бүтцийг зэгцлэх, бэлчээрийн даацыг тааруулах, мал аж ахуйг хөгжүүлэх, нөгөө сонирхлыг малчтын орлогыг дэмжих бодлогоч нь экспортон дээр л явж байгаа. Ийм ажлууд хийгдсэн. Яг юм тодорхой тоо хэлэх юм бол яг өнөөдрийн байдлаар Оросын улбаны улс хүрийн махан дээр 50% татвар тавьж байгаа. Адуу хонь Ямааны махан дээр 18% татвар тавьж байгаа. Энэ бүх зүйл чинь бүгдээрээ тэглэгдэнэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд Бразил, Аргентин болон одоо Австралиас импорт хийдэг тэр олон компаниудын лоббигоор манай татварыг ийм өндөр хэмжээнд болгож санкцийн хэмжээнд аваачсан гэсэн үг. Тийм учраас энэ одоо хэлцээрийн хүрээнд уламжлалт махны зах зээл илүү сайн түвшинд хүрэх, өөрөөр хэлбэл одоо тэр санитар, ветеринарны одоо ажлууд бүгдээрээ илүү хурдан шуурхай хийгдэх юм боломжинд бүрдэж байгаа гэдгийг хэлье.